Сайн байна уу? Санхүү эдийн засгийн сургуулийн төгсөх курсын оюутан бат зэрэг байна. Санхүүд сурч байх дөрвөлжин хугацаанд сурсан туршлагаасаа болоод ямар ч ажилласан бэ? За, миний хувьд хамгийн 2017 оны 5 сард эрхийн бичгийн олимпиадад 2 дугаар байр эзлээд санхүү эдийн засгийн сургуульд урилгаар орсон. За, үүнээс гадна мэргэжлийнхаа дагуу Юфи шаргатаг тэмцээнд 1-р курст орж 1-р байр эзлээд хөрөнгө оруулалт авч ирсэн. За, үүнээс гадна сурч байгаа хугацаанд мэргэжлийнхаа дагуу байгууллагуудад ажиллаж исэн. Мөн оюутны холбооны тэргүүн санхүү эдийн засгийн сургуулийн удирдах зүйлийн гишүүнээр 5 семестр ажилласан. За, үүнээс гадна Итаж, Монголын үндэсний худалдаа хөтөлбөрийн дахин тавтарсан. Цойлох сэдвийг хэлүүлсэн. Одоогийн байдлаар хэрэгжээд явж байна. Таны бодлоор цахим сургалт болон хямар сургалтын ялгаа баруун талын сургалт болсон юм. Хичээлээс энэ хоёрын ялгаа нь юу? За, миний хувьд бол айл ал сургалтын арга хэлбэр нь том давуу талтай гэж ярьж байгаа. Ялангуяа яг энэ ковидын үед дижитал шилжилттэй холбоотойгоор залуучууд биднэрт ирээдүйд угаасаа шаардлагатай байсан зүйлсийг сурч авах хугацаанд одоо энэ цахим сургалтын арга барилаар дагуу авч болж эзэмшсэн гэж боддог. Цаашлаа ерөөхдөө бидний амьдралын хэв маяг тасралтгүй суралцах хэлбэр чиглэсэн учраас энэ дижитал сургалтын арга барилыг бол эртнээс эзэмших нь том давуу тал болж байгаа. Хамгийн гол хүндрэлтэй сул тал нь багш нартайгаа яг бичилж уулзаж баг хамт олноор ажиллахад хүндрэлтэй асуудал байсан. Гэхдээ энэ бид нэр зохицуулаад амжилттай давж гарч чадсан гэж бодож байна. Мэргэжлийн арга барил хэрхэн сонгож байсан бэ? Яагаад мэргэжлийг сонгосон бэ? Миний хувьд бол анх төрөлтөө л мэргэжлийг сонгосон гэж баг хэлэх дуртай. Тэгээд ерөөхдөө бол баг ухаас ахвал дундаа гэрэж ихсэн бизнесийн удирдлагын чиглэлээр явна гэж бодож исэн. Харин санхүү эдийн засгийн сургуульд орсноос хойш бизнесийн удирдлагаас илүү нарийсгаад стратеги менежментийн чиглэлээр нарийн мэргэжлэр суралцах одоо хүсэл эрмэлзэл өндөртэй болсон байгаа. Тэгээд ерөөхдөө миний яг хувь хүний онцлогынхоо дагуу олон түвшний ярьцлага тестүүдийг хийж үзээд энэ мэргэжлийг сонгосон байгаа. За, шинээр хэлж байгаа эсэрсэн яагаад цэцэсвэр гэдэг асуултанд хариулт За, нэгдүгээрт бол мэдээж сургалтын чанар, орчин нөхцөл байгаа. За, хоёрдугаарт тухайн оюутан ороод сургалтын чиглэлээр одоо туршлага бодлуулаас гадна маш олон боломжууд байдаг. За, тэр дундаа жишээ нь бодох юм бол клубүүд хамрагдах ч юм уу те. Эсвэл сурч авах хугацаанд мэргэжлийнхаа дагуу угаан төрлийн дадлага хэрэг хийж чадах юм бол өөрөө гарааны бизнес эхлүүлэх ч гэсэн боломжтой. Тэгэхээр ерөөхдөө хамгийн гол давуу тал нь чамд тэр лид хийх, өөрийнхөө зорилгын дагуу хөлбөрлөх боломжийг олгодог. Чи юу гэж чинь тэрийг өгөх боломжтой сургууль гэж харж байгаа. За, энэс гадна маш олон боломжууд байгаа. За, ер нь бол миний бодлоор хамгийн чухал зүйл нь тухайн хүн өөрийнхөө зорилгыг хэр нарийн тодорхойлсон байгаагаас шалтгаалж байгаа гэж бодож байгаа. Хэрвээ чи тэр зорилгоо нарийн тодорхойлоод тэрнийхээ дагуу зүтгэж тууштай явж чадах юм бол өссөн үр дүнтэй хүрэх боломжтой. Энэ хугацаанд чинь чамд олон асуудал бэрхшээлүүд гарч ирнэ. Гэхдээ чи эргээд харах чинь бэрхшээлээс илүү чамайг хөтөл хийсэн юм болно гэж бодож байна. Тийм учраас хамгийн гол нь маш их оролцоо сайтаагаар өөрийнхөө зорилгыг хайж олоод тэрнийхээ төлөө өөрөөсөө шалтгаалсан бүх юмыг хийх хэрэгтэй. Миний харж байгаагаар бол бидний залуучуудад маш их боломж байгаа. Энийг яаж ашиглах уу гэдэг чамаас шалтгаална. Яаж өөртөө тохирсон боломжийг бүтээх үү гэдэг чамаас шалтгаална. Тийм учраас хамтдаа хичээцгээе. За, сүүлийн асуулт нь санхүү эдийн засгийн сургуулийн 3 үгээр нэрлэх тухай шууд талханд орж ирж байгаа 3 үг. Ямар 3 үг? Нэр үг үү? Хамаа 3 үг. Суралц, хуваалц, бүтээл.